Тэгээ энэ компанийн одоо бас ямар хэцүү нэртэй юм дээ нэг Mongolian Foison Energy гэдэг энэ зарим хавцралтан дээр болохоор Mongolian Foison гэсэн бас л нэг Монголыг хордуулж гэж байгаа юм шиг Foison ч англиар одоо хор шүү дээ. Тэгэхээр ийм нэг сонин нэртэй компани байна. Засгийн газартай гэрээ хийгээд ингээд ороод ирсэн засгийн газар оронтгоос санал асуудаг юм уу? Танаа энэ дээр одоо хайгуул өгч юм шүүрэл лиценз өгчихүү гэдэг санал юуроос асуугаагүй юу? Газрын засгийн хуулийн дээр аймгийн засаг даргын эрх үүрэг дотор энэ гэрээтэй холбоотой санал өгөх болон одоо үүргэн дээр нь одоо санал авах ч гэдэг юм иймэрхүү ямар ч заалт байхгүй. Тэгэхээр энэ хуулиудаа бариад шууд байгууллагатай л явж байгаа гэсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал одоо энэ дээр одоо жишээлбэл их хурал дээр асуудалтай байд батаас нөгөө халзан бүрэгтэй энэ шиг саг сараа маргаа аваад очиж тэмцэл хийж энэ хайгуулын лицензийг ерөнхийдөө зогсоох талдаа байх юм бол одоо аймгийн одоо хөгжлийн бодлого төлөлтийн хэлтээс болоод одоо засаг дарга одоо энэ Дорнот аймагт хайгуул явуулахгүй гэдэг талд байгаа юм уу? Одоо засгийн газрын бодлого шийдвэрийг дагахгүй бол болохгүй гэсэн талд байгаа юм уу? Хайгуул явуулахад аймгийн зүгээс ямар нэгэн санал бол биднээс авдаггүй. Хоёрдугаар энэ одоо хайгуул ихтэй холбоотой бидний зүгээс одоо тэмцлийн ямар нэг арга хэмжээ хийж болох уу гэсэн сууж ойлголоо. Энэ бол танд ч нээлттэй байгаа. Та тэмцэж болно. Энийг зогсоохын төлөө ажиллаж болно. Тэгээ Монгол Улсын засгийн газраас нэг бүтээгдэхүүн авах гэрээ байгуулад энэ хайгуул хийж байгаа учраас энэ одоо явуулж байгаа бодлогын эсрэг төрийн байгууллагын зүгээс ямар нэгэн одоо нэг жагсаал цуглаан зохион байгуулах боломж бол байхгүй. Засгийн газраас олгосон гэж байна. Тэгээд засгийн газраас олгосон болохоор зөв юм аа гэж бас харж болохгүй байх л та. Бас одоо юу гэдгийг энийг одоо шууд зогсооё одоо тэмцъя гэж бас болохгүй байх. Компани удирдлагуудаар мэдээлэл авмаар байгаа юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага чинь давуу тал тэр шүү дээ. Өөрөөсөө бидний цаг заавыг харж гад хотоос нэлээд хэд хоног хүлээжж жагаад хотоос ирж бидэртээ уулзсан. Тэгэхээр магадгүй хурлын зөвлөлийн хурал ч юм уу болгоон оны хурал зарлагдаад энэ дээр хийж мэдээлэл авъя гэх юм бол дуутахад бол ирэх боломжтой байхаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ 50 мянган доллар одоо өгөөд ингээ явна гэж. Та түрүүнд одоо ингэснээрээ бид нар өөрөө хүлээхгүй гэж яах шиг байна. Би бол хүлээнэ гэж ойлгож байна. 50 мянган доллар өгсөн та нар өөрснөө одоо юу гэдгийг манай үйл ажиллагааг дэмжсэн биш. Хурал өөрснөө ингээд төсөв болгоод өөрснөө төсвүүдээр бүрдүүлээд авцсан байна гэдэг асуудал ярина. Тэгэхээр бид нар одоо нэг 161 сая төгрөгөөр ботсон юм байна. Тэгээ ийм мөнгөөр бол юу гэдгийг энэ асуудлыг шийдэж тэгээд амаа халгадуулж болохгүй байх. 50 мянган долларыг авснараа бид нэр үүрэг хүлээхгүй. Яг л бүтээгдэхүүн хуваах хэрэг дээр одоо энэ мөнгийг орон нутгийн хөгжлийн сан төлрүүлснээрээ орон нутаг авснараа одоо үйл ажиллагааг дэмжинэж гэдэг юм уу дэмжиж ажиллана гэдэг ямар нэгэн заалт байхгүй болохоор бид нэр гэрээгээр хүлээсэн орон нутгийн ямар нэгэн үүрэг байхгүй. Тэгээ өнөөдөр энэ мөнгөн дэмжлэг үнэхээр амар хэрэгтэй хэрэгтэй. Гэхдээ энэс одоо илүү юм давсан хохирлыг бид нар амсч байгаа учраас өнөөдөр бид нар одоо энэ юу бол хувь төлөөлөгчийн хувьд бол эсэргүүцэж байна. Өнөөдөр үнэхээр байгаль орчны энэ хариуцлагатай хяналт гэж байхгүй. Нөхөн сэргээлтэнд дутмаг, орон нутгийн оролцоо байхгүй дур мэдсэн. Тэгээ хяналт ил тал байдал гэдэг энэ бүх юмуд алдагдаж байгаа байдал бол үнэхээр эмзэглүүлж байна. Тэгээд маттаас эхэлнэ юм бол одоо ингээд тэгээ өмнөх газрын одоо асуудлууд нь зөндөө. За Батат сумаас яагаад ихэлсэн тухай гэх асуудал дээр одоо би яг одоо тайлбарлаж мэдэхгүй байна. Ер нь асуудал дээр нустай хандах гэдэг дээр бол санал нэг байна. За өнөөдрийн төвшөнд бол хуралд оруулах асуудлынхаа хүрээнд одоо мэдээлэл цуглуулж та бүхэнд танилцуулж байгаа. За эндээс цааших мэдээлэл бол сайн мөнгө жаргал төвчмээс ярьсанчлан компанийн удирдлагуудаа тухайлан уулзалт зохион байгуулад явах юм бол уулзалтын зохион байгуулалтыг бол манай хэлцээс хангаж өгөх боломжтой. За авсан аваагүй үйл ажиллагаа явуулна гэдэг бол яг хатуу сонсогдож байгаа боловч үнэн л дээ. Одоо түүнд манайд чинь ашиглалтын 3 хайгуулын 3 байна. Тэнгүүд ар болог 29 Баян Түмэн 17 гэл хилэн болоод явдаг. Эдгээр ч гэсэн адилхан зөвшөөрөл авахгүйгээр л гээд өрмө тавиад ингэ явцсан.